Сайн мэцгаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ жүжигчин Юу Минлонгийн хэргийн талаар гарсан шинэ мэдээллүүд болон орхигдуулсан зүйлсийн талаар ярилцъя. Хэргийг Хятадын цагдаагийн байгууллагаас санамсаргүй хосол гэж дүгнсэн ч ихэнх хүмүүс тийм биш гэж итгэж байгаа. Жүжигчин хамгийн сүүлийн лайвныхаа үеэр тусламж гуйсан байсныг хүмүүс олж мэдсэн юм байна. Хэрэг гарснаас хойш 11 хоногийн дараа эрх баригчид хэрэгтэй холбоотой 3 хүнийг баривчилсан гэж хэлсэн ч тэд сэжигтэн эсвэл алуурчин биш. Өмнөх бичлэг дээр 3 эмэгтэйг буруу мэдээлэл тараасан хэрэгээр баривчилсан гэж хэлсэндээ тэгвэл эхний эмэгтэй жүжигчнийг сексийн дарамтаас олж нас барсан гэж хэлснийхээ төлөө баригдсан бол дараагийнх нь юуг алагдахынхаа өмнө эрүү шүүлтэнд орж тамлуулсан гэж хэлээд баригдсан. Хамгийн сүүлийн эмэгтэй юугийн ээж болон түүний гэр бүлийнхэн эрх баригчдын хяналтанд байгаа болохоор юу ч хийж чадахгүй чимээгүй байгаа гэж хэлснийхээ төлөө баривчлагджээ. Тэднийг ямар ч мэдэгдэл хийлгүй чимээгүй авчихсан юм байна. Мөн Хятадын цахим бодлогын газраас 2 сарын 1-ыг зохион орон даяар эхлүүлсэн. Ингэснээрээ интернетэд тренд болж байгаа сэдв, пост, сэтгэгдлгээд бүх зүйлийг хянаж, үл ойлголцол, үүмэн самун, түгшүүр, онлайн хүчирхийлэл, сөрөг хандлагыг зохицуулна гинэ. Энгийнээр хэлэх юм бол цуургал тарааж байгаа хүмүүсийг цэвэрлэнэ гэсэн үг. Энэ олгоныг хяндаг хүн нь өмнөх бичлэг дээр ярьсан нөгөө нууц хүү Шинцэгийн аав гэж сэжиглэгдэж байгаа Хятадын байнгын орооны гишүүн Тайжи юм байна. Нэрийг нь зөв хэлж гинэ үгүй юу? Хятадын entertainment салбарт алдартай Тиффани Чан гэх эмэгтэй байдаг гинэ. Тэр эмэгтэй маш илэн далангуй ярьдагч энэ хэргийн тал дээр чимээгүй байгаа бөгөөд лайв хийж явах үед нь маш олон хүмүүс түүнээс Юу Минлонгийн төлөө дуурайд өгөөч гэж гуйсан ч нэлээд удаан чимээгүй байсныг санаа алдаж комент хэсэгт ийм зүйл бичгээ болоо. Би тэр талаар ярьж чадахгүй гэж бичжээ. Хин ч энэ талаар ярьж чадахгүй байгаа шалтгаан нь нэгт хэрэгт Ши Жинпин болон Тайжигийн гэр бүл холбогдсон. Хоёрт маш их хэмжээний мөнгө угаалт явж байгаа. Хүмүүс ойролцоогоор 2 их 80 юан гэж тооцоолж байгаа юм. Өмнөх бичлэгээрээ хэргийн төвд Шинцэ гэх энэ эрэгтэй байгаа гэж хэлсэндээ олон хүн энэ залууг Тайжигийн нууц хүүхэд гэж итгэжсэн ч шинэ мэдээлэл гарч ирснээр Тайжи, Шинцэ хоёр хоорондоо холбоогүй байж магадгүй гэсэн тамга гарч ирсэн. Үдшилтэд оролцсон хүмүүсийг интернет хэрэглэгчид нэг нэгээр нь гаргаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 29 настай Тай Ичиа гэдэг залууг илчилсэн юм байна. Энэ залууг байнгын орооны гишүүн Тайн хүү гэж таамаглаж байгаа. Яагад гэвэл хамгийн түрүүнд Тай гэдэг овг нь адилхан. Зургийг нь харьцуулаад харахаар царайн ч гэсэн төстэй харагдаж байна. Энэ залуухан Тай нь 1996 онд төрсөн. Яг энэ үеэр хөгшин Тай орон нутагт ажиллангаа хажуугаар нь магистрийн зэрэг хамгаалж байсан учраас Тайын ээжтэй харилцаатай байсан баха гэж сэжиглэж байгаа. Залуухан Тай драмын сургуульд сурч төгссөн бол 2017 онд хөгшин Тай байнгын орооны гишүүн болсон. Тэр үеэс залуу Тайын улмөр интернетээс алга болжээ. Мөн тэднийг холбосон бүх пост комментууд тэр дор устгагдсан. Харин ихэнд сэжиглэгдээд байсан 33 настай Шинцэ Ши Жинпиний дүү гэж яригадаад байгаа. Юу жүжигчин мөнгө угаасан баримтыг олж маш их зүйл мэдсэн учраас үхээс өөр аргагүй болсон гэж үзэж байна. Ингээд олсон мэдээлэлээ USB-нд хуулж залгаад өөрөө эрх чөлөөтэй болохыг хүссэн ч тэр хитрхи гинэн байсан. Хятадын entertainment ертөнд маш том мөнгө угаах угаалгын машин гинэ. Арга нь маш энгийн. Нэг бол зардлаа өсгөх, үгүй бол орлогоо өсгөх. Энэ арга нь Хонконгоос орж ирсэн гэж үздэг бөгөөд кинонуудын ихэнхт нь мафийн бүлэглэл хөрөнгө оруулдаг. Тийм болохоор Хятадын кино урлагийн салбар сайн кино хийхээс илүү мөнгө угаахад чиглэдэг юм байна. Жишээ нь 10 саяар кино хийжээд тэрийгэ цаасан дээр 100 сая гэж бичээд эрийг нь хөрөнгө оруулагч өөрөө авдаг. Ингэснээр бохир мөнгөнд цэвэрлж компанийн орлого болно гэсэн үг. Дахиад нэг арга нь жүжигчдтэй хийдэг иньянгийн гэрээ гэж байдаг гинэ. Олон нийтэд жүжигчинд их хэмжээний мөнгө төлж байгаа гэж цаасан дээр бичиж харуулах боловч бодит цалин нь хэд дахин бага байх гэх мэт. Мөн хийсэн киногоо кино театруудаар гаргахдаа өөрөөсөө олон мянган хуурамч данснаас тасалбар худалдаж аваад орлогоосоо татвар төлж үлдсэн мөнгөө цэвэрхэн болгож өөрөөсөө авдаг. Юу жүжигчний олсон мэдээлэлд маш олон студи болон уран бүтээлчдийн нэр байсан бөгөөд тэдний ажилтай нь холбоогүй маш их мөнгө орж гарсан байгаа баримт байсан гэж таамаглаж байгаа. Санамсаргүй тохиолдлоор юу жүжигчний үхэл улсын хэмжээнд шуугиан тарж эхлэхээс өмнө Ши Жинпиний гэр бүл цэргийн мөнгө шамшигдуулсан гэх цурхал 2-7 хоног үргэлжилсэн бөгөөд мөнгө зарсан эргээ хүлээн зөвшөөрч тал орчим хувийг буюу 1 триллион юаныг эх орондоо буцааж өгөх амласан юм байна. Бас тэдний гэр бүл номхон далайн зарим нэг арлуудыг хяндаг. Зорилго нь эх орноосоо алтан цөллөгдөх үедээ аль нэг жижиг улсыг худалдаж авах эсвэл Африкийн жижиг улс руу явхаар аль хэдийнэ маш их хөрөнгө оруулалт хийсэн гэж таамаглаж байгаа. За жүжигчний эрэг рүү ороход тэрээр хамгийн сүүлийн лайвныхаа үеэр тусламжийн тохиог хүмүүст илгээхийг хүссэн бөгөөд бараг сонсогдохооргүй сулхан шимсэн үг нь надад туслаач гэсэн байжээ. Эхэндээ тусламж гуйж байгаа тохиог нь хэн ч анзаараагүй. Яагад гэвэл маш хурдан гаргаад өнгөрсөн юм байна л да.
Эндээс харуул түүний хажууд хэн нэгэн байж хянжээсан гэсэн үг. Мөн түүний лайвныхаа үеэр ярьжсэн энгийн өгүүлбэрүүд даалт мессеж байсан байна гэдгийг интернет хэрэглэгчид олж мэдсэн. Эхний өгүүлбэр нь өнөөдөр цаг агаар тэмд сайхан биш байна. Дараа нь тэнгэр хар үлээр дүүрэн байна. Гурав дахь нь гарахтаа шүхрээ авахаа бити мартаарай. Дөрөв дэх нь саяхан би ид шид сурсан. Хамгийн сүүлийнх нь үхэлж урлаг байж болно гэж хэлсэн. Мөр болгоны эхний үсгийг нийлүүлэхээр хятадаар өнөөдөр тэд намайг алахыг хүсэж байна гэсэн утгатай өгүүлбэр гарч ирж байгаа мэн. Мөн яг тэр шууд дамжуулалтын үеэр юугийн тухан дээр хөгсөн уул мураагааг үзэгчэд хараад хэлэхэд юу би нэг өдөр гинэт халуулчих юм бол энэ осол байгаагүй гэдгийг санаарай гэж хэлсэн. Ингээд удалгүй шууд дамжуулалтыг цаанаас нь хүчээр тасалж олон нийт юуг хамгийн сүүлийн удаа харсан юм байна. Ямар ч тач хятадууд юуг өгөхээ мэдчихсэн. Ард түмнээс тусламж гуйсан гэдгийг олж мэджээ. Бас юу жүжигчний хуучин найз охин гарч ирээд түүнийг нас барахаасаа өмнө хэрхэн энэ бүгдтэй тэмцэжсэнийг өөрийн нүдээр харсан зүйлээ дэлгэсэн нь хэдхэн минутын дотор маш их хандлт авчээ. Юу найз охиндоо хизээч цухтаж чадахгүй нөхцөл байдалд орсноо олон удаа хэлж шөнийн цагаар тайван бус тогтворгүй болдог байсан. Мөн маш чухал мэдээлэл өөртөө хадгалж исэн бөгөөд тэр мэдээллийг өөрийгөө хамгаалах цорын ганц арга гэж ярьдаг гэжээ. Хэдий тэдний харилцаа төвөгтэй байдлаар дууссан ч үе холбоотой байсан юм байна. Олон үзэгчид эмэгтэйг яагаад одоо л дуурч байгаа юм бэ гэсэн асуултанд буруу ойлгохдоос айж санаа зовхоос гадна юу ч үжигчэнтэй адилхан байдлаар дуусах үе гэж айсан гэдэг. Ямар ч тач одоогийн байдлаар иймэрхүү шинэ мэдээллүүд гарч ирээд байгаа юм байна. Тэгэхээр жүжигчин яавч зүгээр санамсаргүй ослоор нас барсан гэсэн үг биш. Түүний үхлийг зохион байгуулалттай үйлдэлсэн өндөр албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүс байгаа гэдг нь тодорхой харагдчихэв. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дуслаа. Таалагдсан бол сувгата лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.